Сайн байцгаана уу? Намайг Ангараг гэдэг Мигүү медиа компани үүсгэн байгуулагч захирлаар ажилладаг. Тэгээд мөн кино продюсер ажилладаг юм байна. Өөрөө яг санаачлаад өөрөө бодож байгаа зүйлээ бизнес болгоод явъя гэхэд бол хамгийн нэгдүгээрт бол тэр хийх гэж байгаа зүйлийн талаар мэдээлэл судалгаатай байх хэрэгтэй гэсэн үг. Ягаад гэхээр мэдээлэл судалгаа бага байгаас шалтгаалаад өөр хин нэгэн аль хэзээ хийгээд алдчихсан байгаа тэр зүйлийг дахин алдах ч юм уу тийм бас гардаг. Хоёрт болонгууд маш сайн сонсогч байх хэрэгтэй. Яг ижил төстэй, туршлагатай хүмүүсээс бас их сайн сонсдог байх хэрэгтэй. Мөн өөрийнхөө харилцагч, үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага, гомдлыг хүртэл сайн сонсдог байвал та өөрийнхөө үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүнээ одоо тогтмол ингээд сайжруулад явах боломжтой гэж бодож байна. Гуравт бол миний хувьд маш их зоригтой байх хэрэгтэй гэж боддог. Тэрний үг гэхээр байнга эрсдлийг тооцоод яах вэ хүү гэ хойш суух биш. Зарим нэгэн зүйлийг хийгээд үзээд алдъя гэдэг тэр зориг өөртөө ихтэй байдал бол маш их чухал. Мэдээж үүн дээр нэмэгдээд мэргэжлийн ур чадварууд бол чухал гэж бодож байна. За миний хамгийн сүүлд уншсан нэг ном бол Soft City гэдэг нэртэй ном ба дэлхийн алдартай Young Gale-ийн архитекторын одоо компанийн захирал хэвлэж гаргасан 22 оронд хэвлэгдэж гарсан ном байлээ. Энэ нь болохоор бид нэр өөрийнхөө амьдарч байгаа хотыг хэрхэн зөөлөн хот болгох вэ? За ямар санаа байж болох вэ? Бид нэр өөрсдөө тэрэнд ямар гар бие оролцох боломжтой вэ гэсэн санаа өгсөн. Одоо орчин цагийн нийгэмд амьдарч байгаа хүн болгон уншичвал их зүгээр ном санагцсан. Түрүүний нөгөө хэлснээрээ маш их зоригтой байгаарай. Зүгээр бодоод ч юм уу хит их төлөвлөж авах гэхээс илүүтэй ямар нэгэн шууд үйлдэлийг шууд хийгээд үзээсэй. Хийж явах явцдаа асуу суралцах боломжууд айгүйх байдаг. Хийгээд алдсныхаа дараа ч гэсэн түүнээс ч их сайн зүйлийг бүтээх бас боломж байдаг. Бүх зүйл дээр аюул шудраг байгаарай. Хамт ажиллаж байгаа хүмүүстэй өөртөө бас их тийм үнэнч шудраг байх юм бол дараа нь эргэж харамсах зүйл бас гарахгүйгээр бизнесээ бас нэлээд томруулаа сайн авч явах боломж бүрдэнэ гэж боддог. GS1 Монгол бизнесийн глобал хэл